Тэнгэртэн мэлтэрсэн овгон бурал тэргүүнэн мөнгөрсөн үрдийн өдгий тэрэтнийн ханхоки Юу Увсаймгийн өндөр хангаа сумын Бацаахан бригадын нутаг Сэрвэнгийн даваа гэдэг газар ардаа 2 сайхан нүдэн нууртай хангаагаа заагалсан тийм өндөр даваан дээр төрсөн намрын зах төрсөн гэдэг. Тэгээ би багнасаа бас дүүхтэй адил эцэгхийн гар дээр өнгөрөөгөл 8-9 наснасаа эхлээл ордномор унж морин дотоос шохорхон сонирхож эхэлсэн. Тэр цагаас эдгээр 25 жил өнгөрсөн байна. Тэгээд 1975 онд Улаанбаатар хотын 22 дугаар дунд сургуулийг төгсөөд тэр үеийн эвлэн хэлгээл дээр Атран сангийн аж ахуй анх байгуулагдаж байгаа Адуучингаар нь очиж байлаа. 93 оноос эхлээд яа морийн ажлыг өөрөө хүртэл хийж явна. Тэгээд анхад 16 настай элгээл дээр гарсан өвлөөл анхныхаа морийг Атран сангийн аж ахуй өвлийн наадамд өөрөө үйж ингээд хайргдуулж бас их насны мороор гараа гатчихсан. Тэр байл төлөвлөж байлаа шүү дээ. Тэр чинь юм очтой. Өдөржингөө нэг өлгөө байсаа та 50 гол ерөөсө мота санг нь холиг таагаад болчихчих. Тэгээ очиж ямарсан бахагийн дартай цэвэр ирүүл үсэж байдаг. Тэгээд 20 минут цагаар тэгээд хэмпаа өөрөө аян дээр ирсэн. Одоо энэ болж өгвөл юм бичлэл суулгах болно. Харин Барвин бүр гэдэг газрын жир нэлээд өнгөний хэдэ зарахтай сайн жилтж оролцож байгааг та харж байна. За энэ бороотрын дараа энэ хэр өдрийн дөрөв энэ хоёрын зонд явж байгаа тэр хэр өдрөө зэр дотроо зэр халтан газар байгаа юм. Энэ бол галшрах хөшлийн ядуу. Энэ таймгийн баян хөтгсөн мэн офтын гонгоргоогаас өөртөө биеийн дөрөв дөрөв явуулж яваа дааганд навснаас хойш энэ нутгийн дандаа өнгөж оролцож байгаа юм атраа. За энэ ингээд наадам шингуулныг өсгөж Увсаймгийн Крисмын өсгөөрийн хайр зэрэг төрүүлж байгаа. Дараа нь өндөр хангаан Жолонбаатарын хайр гарсан цагаас хойш ямар хүзүүнд явсаар байгаа одоо сая ямар хүзүүлээ энэ дөрөвдөрчийн зэр тэр буруу талаар нь урагдарж байна. Сайн тавд одоо энэ наадамд аман үзүүлсэн Увсаймгийн өндөр хангаас Жолонбаатарын тэр дээр ирээд байна. Залууяа Жолонбаатар. Энэ хүү 200 гаруй хурдан адарганаас Захмангийн тэсмийн дугуурын өсөх хоёрын гэр төрүүлж Овсын өндөр хангаан Жолонбаатарын дээр удаалж Захмангийн цэцэн улсмын залуу яаж Овгэрлийн хар хэр гурвалдаа. Дөрөвтөө уг гар дараа галшлын унаг болох Гоёлсаймгийн Бэгрэл сумын уяач бүрөвдөржийн зэрд халзан хурдалж айргийн тавда Овсын өндөр хангаан өнөөдөр бид төсвийн хамгаалны анхны одоо 1992 оны аврал тэрэгчний тул түүний мөнгөний шагналыг Сэлбэрт артуулсан манай хамт олонны төрлийн хурлаар шийдсэн. Цаанаар Сэлбэрт тул өнөөдөр 10,000 төгрөгийг артуулъя гэж үзсэн. Энэ юугаа 이거는 잘. 내가 한 거. 어떤 없잖아. 아? 자, 내가 작세 떨어지고 지난주 계속 줬어요. 오늘 우리가 이제 학민이 다 똑이래. 자, 자, 오늘 사이즈.
За их насны морд бөөн иргсэн. За ийхүү ардын хулсалын 82 жилийн үндэсний их хурлын наадмын их насны мордын уралдаанд Увсан аймгийн өндөр хангаас өмнө байж Цэндэ юушин сартай хөрмөр энэ жилийн их хурлын наадмын түрүү магнай болон турган жолоогоор үлгэр хурдлан ирж байгаа юм дээ. Улсөндөл цоож мордэргэхэд Увсын хөрм магнаж гардаа Уужмэр дүү давхидаараа Усын ханаадамд трүүлсэн Алхын админ трүү магнаа Хан хөхин утхийн унгадоо Алдар тавияч цэн аюушин Ачнай хүлэг замдан хүрнэ Сайн басар магнайдэн Норвердэн дүрлзэхээ Саёбын асраса тасарсар Хүрэн хонадамд түрүүлсэн Алхын админ трүү За үзэгч та бүхэн ардын хэмжээний 82 жилийн үндэсний их хурлын наадманд түрүүлэн ирж байгаа их насны морийг харж байна. Энэ морь бол Увсан аймгийн өндөр хангаас өмнө уяаж Цэндэ юушин сартай хөрмөр юм аа. За сайхан орж иж байна. Түрүүчийн 7 хотын 3 сонгоод 3 дөрүүлсэн өрөө байгаа. 3 дөрөв. Тэгээ 3 дараа явж байгаа суулаа тэгээ жаахан сайн мэн гэж бодож байгаа жаахан муу дотоод болсон юм байна. Тэр энэ одоо хүүд одоо жил улсын баяр наадмын анхудаа ингээд зохион байгуулж байгаа. Таах анх улсад одоо таны хувьд урдмаараа уйлж байна. Ямар хөө санагдаж байна? Наадмын зохион байгуулалт гэх юм уу? Ер нь одоо энд уяачид баярлаад байхад нөхцөл боломж ямар хөө байна? Адууны одоо бэлчээр бас ер нь талаас нь авч үзээд ямар хөө санагддаг. Энэ их боломжтой санагдлаа. Нэрээс одоо манай яаран уяач одоо яг авчигдмал байсан шүү дээ газар нутаг одоо. Орны ирэх газрын хэмжээ байнгнөрөөс гэж юм дээсэн юм шүү дээ. Орны ирэх газрын хэмжээ өөртөө одоо жаахан татдаг байсан. Одоо энэ яг хэмжээндээ хэлмэдэртэй үрж тавигдлаа. Тэгээ яг наадам сайхан бодлонгоо сайхан боллоо. Олон чимээр урлаа. Олон хүний сэтгэл тэгээд энэ тал шиг явуулж 50 сайхан наадам боллоо гэж бодож байна. Айно хашаараа хашаараа Загстаа. Гэхдээ ардын хэмжээний 84 жилийн үндэсний их хурлын наадмын урдан их насны морьд домогч жирмийн цагаан нуурын урд ангирэс хэрэглээ. За магадгүй энэ өдрийн наадманд нэлээд цээжинд оролцож магадгүй. Тэгвэл морьд бол дээш газар хол нэлээд оролдонаа. За гоё хөлийн морийг та бүхэн харж байна. За энэ наагур цагаан цамцтай хөвгттэй хардалтай хээрмэр ява тэр хээрмэр бол өнгөрсөн жил үндэсний их хурлын наадманд дөрөв турдалсан Увсан аймгийн өндөр хангаас өмнө яаж өмгөөлөгч Цэрэнжигийн хээрмэр энэ араас урдалж явна. Түрүүчийн урдмар орж иж байна. Алгамар буруу талд нь жаахан сүүлдэр сэтсэн. За гоё хэлэн Цэрэнжигийн хээрмэр хоёр бол одоо гараг холбоотой. За энэ хоёр бол одоо юунаас шайхгүй. Энэ олонний шуугаан төрхлөнөөс бол бас айхгүй. Хоёулаа түрүүлж аягдж үзсэн. За зүгээр алгамар халиу мөр бол одоо хавчиг мөр юм. За гэхдээ за Цэрэнжигийн хээрмэр зөв талаар нь одоо бүтэн баяраа илүү гардаа яг зурхай дээр жоохон яаж гიშх нь харъя. За хүүхэд яасан их гараа өргөж явах юм те араас нь дайруул яах юм. За ингээд утсан бай хэрэмтэй чи гүн айдлахын даа 6 гэмэрний цугаа чамжааг наашаа гарцсан юм аа. За алтраа царга бараа царга хоёрын за яг л хэвээрээ. За заарын язгамнуудыг хоёр царга за энд саар царга өнгөрчөө та бүхэн харж байгаа. За энэ Увсан аймгийн өндөр хангас сумын Цэндэ юушин харацрагын дарж иж өнөс гэсэн харацраг хамгийн шигшмэл хурдан морьд болох их хурд уруулдаанд Урхангай аймгийн хайрхан дулаан сум хөряат Монгол улсын мандуу яаж Эрдэнэтийн Эрдэнэ чулууны шар газрыг хол тасрахаа төрүүлдэ. За аман хүзүүнд Урхангай аймгийн төвшрөлөх сумын хөряат Жаргал сайхны халтраацгыг уяаш Сэргэлэн Баатар хоёр чурдлуулан орж ирж байгаа нэ. Гурвт Төв аймгийн Батсанбөр сумын хөряат Баатар цогтын Зээр тасрагыг уяаж
залуу яаж мөнгө бат уйж хурдлуулан их хурд уралдаанд гурав турдлууллаа. За энэ даатгалын хэр буюу Аранхангайн төвшрүүлэхийн жаргал сайхны алтраас гаргаа. За гурав торж ирж байгаа цагийг харъя. За гуравт Төв аймгийн Баянсаг сумын агуул Дасцэрэнгийн мөнгө хотын уйсан Батсанбүр сумын уяаж Баатар цогтын зээр дазраг гарсан цагаас анхлыг тарихны язармаг тавуулсан. Ийм сайхан хурдан буян татарлаа. За их хурд уралдааны дөрөвт Пума группийн Баатрын хонгор дазраг энэ орж ирж байна. Айргийн төвд Макс группийн Цэрэнжигмдийн саар дазраг үнэнхүү хурднаа дахин нотоллоо. За Эрдэнэ гэрлийн бар дазраг энэ гурван газрагтай оролцож сургаад хурдлж байна. За энэ хурд уралдааны 7-д Завхан аймгийн Яруу сумын харьяат Ажнаа корпорацийн уяаж Дасцэвгийн давгдоржин Савдир азаргыг Монгол улсын тод мандаа уяаж Данзанымын даваа хөөж хурдлуулаа. За давгдоржин Савдир азарг бол одоо үнэхээр цээжний азрагтай бол их хуралдсан. 8-д Ус аймгийн Өндөр хангаа сумын уяаж Цэндавишийн хар азарга. Манай Ус аймгийн Баян Улгийн аймаг хоёр л одоо энэ Монгол улсын хэмжээнд тийм манлаа уяачгүй аймаг юм билээ. Тэр манлаа уяач гэдэг цаалыг бас нэг авах юмсан, нутаг басан да. Авчрах юмсан. За шүтлэн эргэжээ. За энийг өндөр баруурэ. Өндөр баруурэ бол Уянга аймгийн Тарагт сумын агуул Долгорын Сүхбаатарын баруурэ. Монгол улсын тодмолдоо байж онон уйж хурдуулж байгаа. Тэр наагур сайхан морин хул өрөөв. За энэ өндөр цагаан үрийг таав харж байгаа. Улсын нааданд одоо баг төрүүлж ирж байгаа хүүхэд нь очиод тийшээ явуулсан. Энэ бол одоо Монгол малд эмнэлгийн хүрээлэнгийн буюу Монголын төрийн сүргийн одоо баруурэ. Монгол улсын одоо алдар туяа Цэндаюуш. За мал эмнэлгийн ухааны доктор Самдан Жамцгой нараа энийг одоо гардан уйж сойдог. За Монгол улсын ерөнхий сайдыг одоо айлчлахад нь бол одоо ихтэй эцэгтэй нөгсөн төрийн төмөр сүргийг одоо бий болгохоор одоо үржүүлж мал эмнэлгийн хүрээлэнд одоо арчилж байгаа юм үрэ. За тэр баруурэ маань одоо нэлээд араас гарч ирээд хөтөлж эхэллээ. Төрийн сүргийн баруурэ. За энэ ураараа одоо улсын алдар туяа Цэндаюуш, мал эмнэлгийн ухааны доктор хурдмар судлаас Самдан Жамцгой нар бол одоо үнэхээр хурдны одоо чиглэлдээ эдэн дотроо бол их хурдан гэж одоо ингэж хөөж хурдуулж байгаа. Энэ жил улсын нааданд бол одоо бараг төрүүлэх алдсан. Ингээ барианд ороход Уянга аймгийн Тарагт сумын Долгорын Сүхбаатарын баруурэ төрүүллээ. Аман хүзүүнд Уянга аймгийн 39 сумын уяаж Үлдээ жаргалын хар үрээ орлоо. За гуравт Макс группийн уяаж Цэрэнжигмдийн зээр дүрээ. Дөрөвт Тошо компани уяаж Энкватын одон хөрөн Айргийн тавд Сэлэнгийн аймгийн Сүхбаатар сумын бол Эрдэнэ гэрлийн хонгор тэр арын бөө өрөөнүүдийг дайраад Айргийн тавд орлон орж ирж байгаа нэ. За одоо би морины хугацаанд бас олон хүүхдийг морин сургасан. Олон жил жоохон бага наснаас нь. Тэгээ хамгийн сүүлийн одоо сургаж байгаа хүүхд маань энэ мор жилтэй. Мөнгө талаа гэдэг хүүхд. Тэгээ энэ хүүхдүүд одоо энэ намар хоёр ч морин уралдаанд оролцчихлоо. Ер нь хүүхдийн анханаас нь том уралдаанд шууд оролддог л дээ. Баг наадмууд цөөхөн моринд одоо номхон морин болж бүдүүн төшгтэй их насны морин бол морин сургадгийг. Уяачид хурдан морины уралдааныг өнөөдөр мэрэгжлийн спортын төвшөнд хүргэн хөгжүүлж байгаа болохоор жилийн дөрвөн улиралд адуугаан байнга тордож, эмчилж, тижээлж, арчилж, бөөцөж байдаг. Тэнд Цэндавишийн гадаач гисэн уяан дээр нь хэдэн мод сольдтой өвс тижээл бэлэн. Социализмын үед л гарсан дуудаа мал маллах сайхан шүү, малчин бидний жаргал шүү гэд тахилттай нэг сайхан дуу байдаг. Малчин болно гэдэг бол гайхамшигтай хөдөлгөөн юм тийм ээ. Тэгвэл ер нь та 8 дугаар анги төгсөөд илгээл таваад малчин болсон гэж ярьж байгаа. Тий. Хотын том даргын хүүхэд гэж байгаа. Тэгээ малчин болохдоо яагаад адуур ингээд дагнаад орцсон юм бэ? Би ч нөгөө багада моринд хурдан моринд хүүхэд байсан. За. Тэгээ 7 нас хангаад байх тань. Үгүй. Тэгээ өндөр хангаад байхдаа л унжсэн. Тэгээ энд ирээд би энэ Улаанбаатарт бол 16 нас хүртэл морь унсан. Би жижигтэй байсан. Дааган дөрөнгөн тааван дээр. Тий, дааган дөрөнгөн. Тий. Тэгэл тэр утгаараа л одоо би адуунд орсон үндэ. Тий. Бас улс нийгмийн баялаг бүтээж. Мал гэдэг бол ерөөсөө үндсэндээ бол тэр аюу толгой, таван толгой тэр бадрын баялагаас бол хамаагүй илүү юм шүү дээ. Тэр чин дуусаад
дуусан шүү дээ. Хизээ нэгэн загт баялагч. Тэгэхэд мал Монгол орныг л авч явах юм. Би тэгж л бодод юм. Тэгэхээр зэрэг тэр утгаас нь л одоо бүр гүн гүнзгий бүр нэг үржлэн малчныг төр анхаарал таамаар байгаа юм л да. Малч ухаан гэдэг чинь ингээд бодоод байхаар зэрэг дэлхийн альж дээд ихтэй сургууль байхгүй л тийм сургалт таглаггүй яах вэ? За Монгол морь Гиннес дуралдааны үеэр нэгэн онцлогчтой үйл явдал болсон нь Хүйдлоодгийн дэнж дээр болсон анхны наадмын их насны төрөг хүртэж байсан. Увс аймгийн Өндөр хангай сумын харьяат улсын алдарт туяач Цэнд Аюуш хөрөн морио зодог тайлбарлаж байгаагаа мэдэгдсэн юм а. Энэ хөрөн морины хувьд улсын наадамд нэг удаа төрүүлсэн. Энэ жил 23 настай хурдан буюу юм а. 10 гаруй жилийн өмнө Цэнд Аюуш гоо энэ морио битүү морь байхад нь худалдаж авч байжээ. Сайхан наадам болж энэ наадам дээр морийнхаа задгийг тайлж байгаа маш их баяртай байна. Хишиг жаргал Төв аймгийн Баянцогц сумын уугуул од гэрэл нарыг мөн Монгол улсын Манлай уяач цолоор Төв аймгийн Батсумбар сумын уугуул Лувсанбалдан, Увс аймгийн Өндөр хангай сумын уугуул Цэнд Аюуш, Завхай аймгийн Дөрвөлжин сум